Та бүхэн одоо ямар үр тарьж байна вэ? Нэгэн хүн би амьдралынхаа эцэст юу хурааж авах уу гэж сайтар тунгаасны эцэст дараах 7 зүйлийг тодорхойлсон гэдэг. Яг одоо би юу хүсэж байна? Би юуны тухай хамгийн их бодож байна? Би мөнгөө юунд их хэрэглэж байна? Би чөлөөт цагаа юунд их зарцуулж байна? Би ямар хүнтэй уулзаж, найзалж байна? Миний хүндэтгэж, үлгэр жишээ авдаг хүн хэн бэ? Би яг одоо юунаас баяр баясгалан олж авч байна? Эдгээр 7 асуултын хариулт нь яг энэ мөчид бидний тарьж байгаа үр байх болно. Эдгээр үр нь эцэстээ ирээдүйд бидний хурааж авах үр жимс болж эргэн ирэх тавилантай гэж би. Тиймээс хожим би тэр үед арай илүү хичээхгүй явдаа гэхгүй байхыг хичээе. Эдгээр 7 асуултаар өөрийнхөө ирээдүйг харж тодорхойлох боломжтой гэж ярьдаг. Тиймд өнөөдөр би яг одоо ямар үр тарьж байна? Би ихэнх цагаа юунд зарцуулж байна? Ямар зорилготой амьдарч байна гэж өөрөөсөө асууж. Энэ боломжийг ашиглан дахин нэг тунгаан бодцгоё гэх байна.